Нүүрхөөс сайн байна уу? Адач дүрхийн захирагнаас мэндэлж байна. Өнөөдөр бид Японд амьдрахад маш чухал болох оршин суугчийн татварын талаар тайлбарлах болно. Оршин суугчийн татварт тусгай дүрхийн татвар, нийслэлийн татвар, ойн орчны татвар багтдаг. Манай хараунчээр багтай хамт дүрмийн сурцгаая. Татвар төлөгч. Эвлээд хэн татвар төлөх талаар тайлбарлая. 1 сарын 1-ний өдөр Адачи дүрэгт аршин сууж байгаа хүн Адачи дүрэгт татвар төлнө. Татварын хэмжээ нь өмнөх жилийн 1 сараас 12 сар хүртэлх цалин зэрэг орлогоос хамаарч шийдэгддэг. Татвар төлөлт жил бүрийн 6 сараас эхэлнэ. Ажлаасаа гарсан тохиолдолд цалингаас суудгах боломжгүй болох тул өөрөө төлөх арга руу шилжинэ гэдгийг анхаарна. Төлөх арга. Дараа нь татвар төлөх аргыг тайлбарлая. Төлөх 2 арга бий. Эхнийх нь тусгай суудгал юм. Энэ нь компанийн цалингаас автоматар суудгах арга юм. Хоёр дахь нь эрдийн суудгал юм. Энэ нь дүүргийн захиргаанаас ирэх төлбөрийн хуудсыг ашиглан тогтоосон хугацаанд өөрөө төлөх арга юм. Төлбөрийн хуудас жил бүрийн 6 сард ирнэ. Банк, контини, болон ухаалаг гар утасны аппликейшнээр төлөх боломжтой. Татвар төлөөгүй тохиолдолд гарах сүрэг үр дагавар. Хэрэв тогтоосон хугацаанд татвараа төлөхгүй бол 3 хүндрэл гарна. 1-р хугацаа хэтрүүлсний алдангийн. Хугацаа хоцорсон хэмжээгээр төлөх мөнгө нэмэгдэнэ. 2-р битүүмжлэл. Банкны мөнгөө ашиглаж чадахгүй болох эсвэл ажиллаж байгаа газар руу чинь холбогдож цалингаа бүрэн авч чадахгүй болох тохиолдол гарна. 3-р оршин суух зөвшөөрөлт нөлөөлнө. Цагаачлалын албаны бичих баримтын бүрдүүлэлтэд шаардлагатай баримтуудыг авах боломжгүй болж магадгүй. Тиймээс татвараа заавал хугацаанд нь төлөөрэй. Мэдээлэл Японоос бүр мөсөн явах үеийн журмын талаар. Оршин суугчийн татвараа бүрэн төлж дуусахаас өмнө Японоос явах бол татварын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох шаардлагатай. Татварын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь таны өмнөөс татварын асуудлыг хариуцах хүн юм. Төлөөлөгчөө томилсон бол дүүргийн захиргаанд заавал мэдэгдээрэй. Төлөх татвараа үлдээж нутаг буцаж босохгүй. Лаулах дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл Адач дүүргийн цахим хуудас руу орно. Ойлгомжгүй зүйл байвал хэдий ч хандаж зөвлөгөө аваарай.